Хүнс хүдэн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын өгсөн чиглэлийн дагуу эрүүл хүнс, эрүүл Монгол хүн аяны хүрээнд малын гаралтай түүхий эдийг хэрэглэгчдэд шууд хүргэх худалдаа өнөөдөр Дархан аймагт нэлтэйлээ. Залуучууд театрын гадна болон дотор талбайд гарал үүслийн гэрчлэгээтэй ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан цагаан эдээ, мах, Дарханд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн болон хувцас хэрэглэл гэд бүхэл зүйл энд худалдаалагдаж байна. Аймгийн засаг даргын тамийн газар Дарханд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоотой хамтран энэхүү худалдааг явуулж байгаамаа. Бид нар өнөөдөр мөнгө төгрөг хавцс байгаа үед бид нар бараан бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй зүйлээр хоорондоо бартерын 8 хийж худлах энэ нэгслийг бид нар эхлүүлж байна. Мөн энэ одоо өнөөдрийн үйл ажиллагаанаас бид нар чанар сайтай бараан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдийн гар дээрээс өөрийн өргөн сонголтоогоор хэрэглэж хүн одоо хямдралтай үнээр авах ийм боломжийг бүрдүүлэх юм аа. Энэ одон боломж нь биднэрт цаашдаа бас давуу талуудыг бий болгож Дархан аймагт үйлдвэрлэлгээ нэмэгдэх юм боломжийг бас бүрдүүлнэ. Хэрэглэгчд маань ч гэсэн шууд үйлдвэрлэгчдийн гардаас бараа бүтээгдэхүүн авах боломжтой. Тэгэхээр бид нар өнөөдөр цаг зуур хүндэрч Монгол улсын хэмжээнд 7 аймаг бас засварын байдалтай байна гэж дүгнэлт гарч байна. Үүний нэг нь Дархан аймгийн 2 сум орж байгаамаа. Бид нар саяхан малчтаараа 4 одоо хэсэг бодож нийтдээ бид нар 1200 өргөд хүрч ажилладаг. Малчт маань өнөөдөр жоохон хүндхэн байна. Гэхдээ суурьшил сайхан байсан учраас тэжээлээ сайн бэлдэжээ. Гэхдээ өнөөдрөөс ингээд цас ихт орж хадуурснаас болж мал тэжээх одоо хугацаа орчиж бид нар тэд нар маань жоохон хүндрэх байдалтай байна. Тэдний гар дээр байгаа мал бүтээгдэхүүн, сүүсүн бүтээгдэхүүнийг бид нар бас хэрэглэж шууд хүртэх юм боломжийг бүрдүүлэх юм аа. Дархан аймгийн хэмжээнд хямралыг хямрахгүйгээр давах боломжийг бий болгох, малчид үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, нөгөө талаас иргэдэд хямд үнэтэй мах, сүү, цагаан эдээг худалдах гол зорилготой энэ худалдаанд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж байгаагаараа ач холбогдолтой. Ахрууд таалагчлаа боломжийн юм энэ зараад ээжтэй. Нийтрээс үсэлсэн сайхан дэвсэлэн гарч. Дажгүй ингээ юм сараад та халтмаа аваад. Та юу сонирхож ирв? Танай сонирхож байсан зүйл? Би энэ цагаан эдээ сонирхсан. Тэгээ цагаан эдээ надад дотор байгаа юм хаана байгаа. Би одоо л орж ирчих. Намайг домын намжтай гараар орохгүй юм зүгээр л шүү дээ. Та юу хөдлөж ав? Нэг хоньны авчихлаа гэж. Үнэ хэдтэй? 3200 таа хамтхан байна. Орон нутгаас ирж хөдөлж байгаа нь бол зүгээр л сумуудаас ирээд тэнд өргөж байгаа. Малчид бол шууд хэрэглэгчтэйг арилсаж байгаа юм. Сашаалтай байна гэж бодож байна. Энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа компани болон аймгийн засаг даргын тамийн газар энэ бол бас савья олсон чухал ажил гэж бодож байна. Малчид өөрийн зарж байгаа махаар өөрт хэрэгтэй бараг харилцан солилцох буюу бартерын аргаар худалдаа авах боломжийг энэ удаагийн худалдаа олгож байгаагаар онцлоглоо. Өнөөдөр эхэлсэн энэхүү худалдаа маргааш ч гэсэн үргэлжлэн явагдана. Дархан аймгийн хонгорсон 2-3 гэсэрч оролцож байна. Намаа Ганбаатар гэдгээ. Адууны мах 4000 өгч байна. Тарга адууны мах. Хоньны мах 4-өөс яриад өгч байна. Ямаа 3-аас яриад өгч байна. 1000 төгрөг өгч байна. Нако компаниас явж байгаа. Тэгээд маань нүрслэг хагас когсчулсан нүрс байгаа. Шаран голын нүрсийг хагас когсчуулаад тэгээд гаргасан байгаа. Хамгийн гол нутаа байхгүй. Тийм л нүрс энэ да. Илчлэгийн хувьд бол энгийн нүрснээс илүү, шаталтын хувьд арай илүү бас. Тийм л нүрс байна. Үнийн хувьд үнэ нь 25 илтэй зараг тэгээ 3000 төгрөгийн үнээр зарагдж байгаа. Одоогонд бол хүмүүс сонирхч л байна. Ер нь бол яг тэр зарагдж байгаа цэгүүдэр айгүй сайн борлуулалттай байдаг шүү дээ. Зарагдж байгаа цэгүүд нь болохоор батлаанд л байд юм да. Малчид үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд хэрэгцээд өргөн хэрэглээний худалдаа маргааш ч гэсэн үргэлжлэн явагдана. Тиймээс дарханчууд та бүхэн өргөнөөр оролцож чэнжийн гараас биш малчдын гараас хямд үнэтэй найдвартай мах, сүү, цагаан эдээ, түлээ, нүүрс, хэвгээ худалдан авч дарханд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэг доороос өргөн сонголттоор худалдан аваарай. Хямралыг хямрахгүйгээр давах боломжинд нэгдхийг дарханчууд та бүхэндээ уриалж байна.